Их наран улсын шорон ахуй хангамж зайтайч дэг журам нь хатав. Манайхан олон улс оронд зорчиж байгаа ч тухайн улсын хууль журмыг мэддгүйгээсээ болж шоронд орох нь илбэг. Тэрнээс гадна тухайн улс орны нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ч бас зөөнгүй. Эрдэнэт гих энэ залуу Америкаас Япон руу хар тамхи тээвэрлэж яваад Японы гайлын ажилтнуудад баригдаж 5 жилийн хорих ял өгчээ. Ингээд тэрнтэй хийсэн ярилцлаган та бүхэндээ уншиж хүргэе. Би Японы шоронгоос цоллогдоод удаагүй байна л да. 1 кг хар тамхи тээж яваад нарийта олон улсын нийсэг хонгоцны буудалд гайлын ажилтнуудад баригдсан. Надад 5 жилийн хорих ял өгөөд Токиогийн дэрэгдэх Фуча шорон руу явуулсан. Хэдийгээр ял авч байгаа чи би бараг л баярлсан. Хэрвээ би хятадын гайл дээр ингэж баригдсан бол ямар ч өчиггүй шууд буудуулах нь тодорхой шүү дээ. Иймд би сэтгэл санаагаар унаагүй шорон руу шууд явсан. Гэтэл Японы шорон миний төсөөлж байснаас хамаагүй муухай байсан шүү. Ер нь тэгээд яаж шорон олигтой байх вэ дээ? Японы шорон дэлхийн 2 дугаар дайны хорих лагерийн шиг хүнхээр хүнд хэцүү. Ажилд боол шиг зүтгүүлж байв. Хоол нь үл залгуулах төдий. Зүгээр будаа зутан 2 ээлжилж өгнө. Халуун усанд 107 хоногт 30 минутаар 1 удаа, өвөлдөө 15 минутаар 1 удаа оруулна. Агаар жуулалт болон халаалт үнэхээр байхгүй. Өвдсөн хүн бол өждөж нөөнд аваад авсны дараа эмчид үзүүлнэ. Эмч шаардлагатай гэж үзүүл эмнэлэгт хэвдүүлнэ. Сүргээ болон арьсны өвчнүүд үнэхээр хэлбэг байдаг. Монголын шоронгийн чанга диаграм тэнд байдгүй. Намайг очсон эхний өдөр нэг хүний заван бохор камерт оруулаад шоронгийн дотоод журмыг цээжилхийг шаардав. 3-7 хоног болсны эцэст намайг үйлдвэр сургуулийн дасгал руу шилжүүлв. Тэнд өөрийн гэсэн дэглэмтэй яаж явах, унтах, жорлонд орох, суух, камерт яаж байрлах гэх мэт нарийн дүрмтэй. Нэг юм буруу хийвэл ухаан алдатлаа зодуулна. Шоронд эхний 3 сар болоход би хүртэл тийм шийтгэл зөнд өгөл амслаа. Намайг буруу алхлаа гэж нүүрээрээ болон руу хараад зогсохыг шаардаад би эсрэг үүсв. Энэ тэндээс 8 харгалзагч нар гарч ирээд намайг бүгдээрээ нээлж зодсон. Би ухаан алжчихсан л да. Ухаан орсны дараа харахад гадаадын хоригдлуудыг хариуцсан захирал зогсож байсан. Ингээд шинэ камерт намайг оруулав. Тортой зонхоо хөгддөй хань шивэрний үнэр. Нэг том хэртэй гудас ба хар хорхоонуудаар дүүрэн. Би өглөөний 7:30-аас оройн 5 хүртэл зөвхөн сууж гараа өвдгөн дээрээ тавиад хөдлөхгүй сууна. Иймэрхүү байдалтай би сар боллоо. Хоолны ноором талан байхгүй болсон. Жорлонд өдөрт 2 удаа л орно. Ямар ч биеийн тэмрийн тасгал гэж болохгүй. Халуун усанд 10 хоногт 1 удаа 15 минутаар ордог байв. Ойролцоогоор 40 хоногийн дараа намайг эргээд үйлдвэрийн дасгал руу шилжүүлсэн. Дахиад асуудал гарахгүй байх гэж бодсон чинь том эндүрэл байлаа. Шоронгийн удирдлага намайг эсэргүүний тоонд оруулсан байв. Буруу алхаж байна, буруу сууж байна, буруу мэдчилж байна гэдэг намайг алхах тутамд харгалзагч нар хянана. Нэг удаа би дахиад ганцаарчилсан камерт суухад нэг хоригдол амиа хорлохыг завдсан. Тэр цонхоо хаглан шилний агархайгаар хоолоогоо зүссэн байлаа. Тэрний цуснд хутгалцсан байхад 2 харгалзагч ирээд чирээд аваад явсан. Тэр залуу лав өгсөн баха. Бараг л боож өгөх шахуу. Хэрвээ би монгол хүн биш байсан бол тэнд амиа хорлож байсан. Камерын голд хөдөлгөөнгүй хідэн цагаар суухад зөндөө бодол толгойд эргэлдэнэ. Миний эхнэр хүүхэд ар гэргийнхэн яг энэ үед юу хийж байгаа бол гэж бодохоор л гол харлаад явж байгаа. Намайг баригдах үед миний хүү 6 сартай байсан. Одоо ямар болсон бол гэдэл нэг хүний камерт ороход сар тутам муулзах 15 минут 7 хуудас захаа бичгээс бусд нь хоройтой. Японд ирж намайг эргэж чадахгүй учраас би ар гэрийнхнээсээ бүрэн холбоо тасарсан байлаа. Аз болоход би Монголд байхдаа эхнэрийнхээ ятгалгаар бясалгалд явж байсан нь надад их тус болсон юм. Би бясалгалын хүчээр итгэл найдвар алдаагүй. Хэдийгээр Япон бол техник технологийн хувьд тэргүүлэгч оронч, шоронгийн систем нь маш нууцлагмал байдалтай. Хүмүүс үннийг мэдэх ёстой. Би өнөөдөр эргчүүлээд тойж гисэн өөр олон хүн тэр шоронд дарчилж байна. Би хэдийгээр буруутай ч тэр их зодуур доромжллыг амсах ёсгүй байсан. Таныг ямар шалтгааны учраас өөр шорон руу шилжүүлсэн юм? Би удаа дараа шоронгийн удирдлагуудад гомдол гаргасан. Тэггээр л намайг барьж хориод сахилгын өрөөнд хийчихнэ. Гэвч би хашрахгүй.
гарч ирээд л заргаа мэдүүлнэ. Сүүлдээ надаас залгсан юм уу эсвэл тэгж шилжүүлдэг ёстой юм уу бүү мэд. Косууга химээх шорон руу шилжүүлсэн. Токиогийн захад хоёр хэсэг нь байрлах 23 га талбайтай. Саарал өндөр бетон хашаатай. Урдуура хээтэй улаан тоосхон давхар хашаатай. 3000 хоригдол зориулсан байрнууд. Өдөртлөг, эмнэлэг, хянагч уулзалтын өрөө галтовоо болон гадаадын иргэдийн байртай. Нөхцөл байдлын хувьд өмнөхөөс хамаагүй илүү. Япон бол хоригдож байгаа хүний тоогоор дэлхийд нэлээд сүүлд ордог. 100 мянган хүн тутамд 40 хүн оногддог. Одоогоор Японд томчуудын 67 шорон, насанд хүрээгүйчүүдийн 8 шорон, урдчлан хорих 40 төвд нийтдээ 88 мянган хоригдол хоригдож байгаа. Японд хувийн шорон байдгүй. Хэдэн жилийн өмнө Ямагути мужид 500 эрэхтэй, 500 эмэгтэй зориулсан шинэ шорон баригдсан. Энэ шорон ховцоо эзэмшигчдийн хөрөнгөөр баригдсан ба хувийн компанийн удирдлагатай. Тэр нь харуул хамгаалалтанд хариуцаж ажилтнуудаа сургаж ажилуулсны төлөө улсаас жилд 52 тэрбум йений төлбөр авдаг юм билээ. Энэ шорон гаднаас нь харахад амралтын газар шиг. Бетонын хашааны оронд зохилтод эсвэртэй шилттэй камерыг цонхон дээр суулгасан. Наарны оронд дохилог ор, төмөр хаалганы оронд модон хаалгатай. Тэр байдхой хоригдол шорон дотор чөлөөтэй явна. Тэрний хөдөлгөөнийг ухаалаг картанд тусламжтайгаар хянана. Тэгвэл энэ диваачин хоригдол болгонд бас цаа яахгүй. Аз болоход би хүсэлт гаргаснаар энэ шорон руу ирсэн юм л да. Гэхдээ ажил хийж төлбөрөө төлөх нөхцөлтэйгээр. Японы хянагч нар эргчлөх хаснаар хоригдолд ичих мэдрэмж төрүүлнэ. Гэмтгэрийн хүн чанараа алдсан байдалтай адилхан тэрнийг зовлон бодлон хөдөлмөр хариулсан гэсэн философи баримталдаг юм. Шоронгийн хоригдлууд гадуур ажил хийх хэрэгтэй юу? Өглөө 6:45 болсон. 15 минут үзлэгт орсны дараа 7:30 минутанд өглөөний цайг авна. Дараа нь ажлын хувцас өмсөд үйлдвэрийн хэсэг рүү орно. Энд бол өдөрт 10-100 долларын ажил хийх боломжтой. Авт засвар, гаг нуур, арьсан урлал ба шаазангийн цехүүд байна. Ажлын өдөр дууссаны дараа оройн хоолоо идээд чөлөө цагтай. Зурагт үзэж ном сонин уншиж байгаад 21 цагт хамрна. Гэрэл унтрангууд нааран дээрээ хэвтэн. Тэр болтол нааран дээрээ сууж хэвдэж бас болохгүй. Жирийн Япон хоригдлын камерт зөвхөн тосхуур байдаг бол гадаад иргэдийн камерт тосхуур, суултуур, зурагт энгийн ор, бүр өрөө цэвэрлдэг шүүр байдаг. Гадаад иргэдэд зориулсан Япон хэлний курс байна. Тэнд өөрийн мөнгөөр төрлөх хэл дээрээ ном сонин сэтгүүл худалдан авч болно. Харин гэрлүүгээ захиа бичих бол эхлээд их хувийг нь элчин рүү явуулж 7 хоногийн дотор орчуулгыг нь авснараа дараа шоронгийн удирдлага танилцуулж явуул. Бас л чанга юм аа. Ер нь элт дэглээд байх нь гайгүйч хатуу дэглэмтэй. Жагсаалаар явахдаа хойдох нь урд талынхаа ягаар дагт руу харж явна. Үүнээс өмнө тэд Канкан одори буюу Канкан бужиг гэдэг үзлэгт орно. Хоригдол тодорхой дэс дараатай гараа өргөнө. Хөлөө хажуу тийш болгоно. Тонгоно. Өвцгөө хоёр тийш болгоно. Хэрв дэс дараалал алдагдвал эхнээс бүгд эхэлнэ. Энэ үзлэг ажлаас буухад давтагдана. Шоронд чөлөө цагаас бусад үед хоорондоо ярихыг хориглоно. Хянагчтайгаа ноён даргаа гэж харьцсан хариу өгөхдөө уучлаарай гэж хэлнэ. Энэ үедээ зөвхөн ураг шахарна. Жаахан ч гэсэн зөрчүүлээ шууд сахилгад хийнэ. Надтай хамт хоригдож байсан Кевин гэгч Америкээр хар тамхины хэрэгээр 5 жилийн ялавч шоронд ирсний дараа удирдлагын хүн тэрэнд шоронгийн дотоод журмыг танилцуулахдаа маш түргэн ярьсны дараа Америкээр талыг нь дөнгөж ойлгосон байна. Тэрнээсээ болж хэд хэдэн удаа сахилгад орсон. Жишээ нь өдрийн хоолны үед эртнүүдээ нээсэн гэсэн ялахгүй зүйлээс болж шийтгүүлсэн. Харин дүрм журмаар бол хоолны үед нүдээ хаалттай байлгаж команд өгөхөөр нээх учиртай юм. Бас үсээ норго хоройтой. Дүрмээр бол зөвхөн дүүр хэлугаах ёстой. Ажлын үед альчуураар хөлсөө арчсан гэх мэт зөндөө хажин дүрм журмаас болж баггүй шийтгэл авсан. Би ч гэсэн эхэндээ юу ч ойлгохгүй хэд хэдэн удаа дүрм журмыг нь зөрчөөд сахилгад орж байсан. Хоолунд нөхцөл байдлын хувьд хэрвээ анх орсон шоронд бол ярихын арга байхгүй. Зүгээр л будаа зутан хоёр ээлжилдэг бол сүүлийн шоронд байдал арай дээрсэн. Дахианы махтай гомин юм уу, далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хоол өгнө. Хоол ундны ам чанарын хувьд хамаагүй дээр.
Баярын өдрүүдэд мах болон нарийн бов өгдөг. Ихэнх шоронгийн дэргэд нарийн бов далхны цэх байдаг. Хоригдлууд ажлын өдрүүдэд галтойгоонд хооллож, амралтын өдөр камерт хоолоо идэнэ. Та түрүү ажиллаа хийгээ төлбөрөө төлсөн гэсэн. Таны хохирлыг яаж тогтоосон юм бэ? Би хар тамхи зөөсөн хэрэгтэй 5 жилийн ял авсан. Харин ажил хийж олсон мөнгөөрөө хувийн шоронд байх зардлаа төлсөн. Бас тэгээд Монгол руугаа буцах замын зардлын мөнгө бас гарын мөнгөтэй ч болсон. Тэгээд л тэр мөнгөөрөө нутагтаа ирсэн дээ. Хар тамхины хэрэг бол Японд хүндөвдөр гэмт хэрэгч яагаад ч юм намайг цаазаар аваагүй. Уг нь бол 200 граммаас дээш хар тамхи зөөврүүлсэн тохиолдолд шууд л цаазын ял оноодог. Японы шоронгоос Монголын шоронд авч хэрэгжүүлэх зүйл байна уу? Юу л да, эмх цэгцэг авах хэрэгтэй байх. Гэхдээ би Японы шоронд орсон болохоос Монголынхоо шоронд байдгүй мөрдөн 111 тэгж орж үзээгүй болохоор Монголын шоронтой харьцуулж мэдэхгүй байна. Ерөнхийдөө дам сонсохны олон жилийн ялтай хүмүүст нь дээрлэгтэй гэсэн. Харин Японы шоронд бол тийм юм байхгүй. Өмнөх ялаа дуусгая л гэж бодохоос хүн тамлаад суух завтай хүн тэнд байхгүй. Ажлаа хийгээд л өр төлбөрөө барагдуулж нэг талаас хурдан цаг нөхцөхийг бодно. Тэрнээс бус энэ хүн олон жилийн ялтай гээд хаан шиг хүндлээд өнөөх нь нааран дээр хөвтөд бусдыг дарамтлж дээрлэх ойлголт байхгүй. Тэнд тэгээд банд шуумрын харьцаа байх юм уу? Ийм харилцааг шоронгийн удирдлагуудын зүгээс хориглодог. Гэхдээ мэрсэр ийм үзэгдэл гарнаа. Миний байсан 2 шоронд ийм байдал харьцангуй бага. Орон нутагт байдаг шоронгуудад бол банд шуумрын харьцаа байдаг гэж сонсож байсан. Японд цаазаар авах ялыг хориглож байгаа гэсэн. Хэдэнээс ихэж хэрэгжих юм бол? Үгүй баха. Японд цаазаар авах ялтай 3 хоригдлын ялыг гүйцэтгсэний дараа тэр үеийн ерөнхий сайд Ёшихико Нода тус улсад цаазаар авах ял зайлшгүй шаардлагатай гэж мэдгдсэн шүү дээ. 2010 оноос хойш цаазаар авах ял гүйцэтгээгүйч саяхан 3 хэрэгтнийг цаазаар авсан. Японд олон хүний амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноодог. Ерөнхий сайд Нода үүнийг тайлбарлахдаа жигшүүрт гэмт хэргийн гаралт буурахгүй байхад цаазаар авах ялыг шууд халах хэцүү гэж хэлсэн. Тэгэхээр цаазаар авах ялыг мөдөгтэй халахгүй байх. Сонирхолтой нь Японы хуулиар одоо хүртэл цаазын ялаа хүлээж байгаа 100 гаруй гэмт хэрэгтэн байдаг юм билээ. Бидний санаж байгаагаар 1995 онд Токиогийн метронд амьсгал богдуулагч хортой хий задсан гэмт хэрэгтнүүд одоо хүртэл цаазын ялаа хүлээгээд байж байгаа. Учир нь цаазаар авах ялыг халах санаачлаг гаргаснаар Японд 2011 оноос хойш ийм ял гүйцэтгээгүй байсан билээ. Хүний эрхийг хамгаалагч Amnesty International байгууллага нь Японоос цаазаар авах ялыг халахыг хатуу шаардаж байгаа ч саяхан албан эдсээр энэ ялыг халахгүй гэдгээ мэдгдчихсэн. Сүүлийн үед Япончууд харгас гэрцгийн хэргийг хүүлдэг болсон тул ийм ялтнуудад дээд тал нь 25 жилийн ял оноогод байгаа нь гэмт хэргийн гаралтанд нөлөөлнө гэж үзсэн. Цаазаар авах ялтай хоригдлуудыг 10 жил хорих удааж байдаг. Ялыг хизээ гүйтгэхийг үржлэн хэлдэггүй юм билээ. Цаазаар авсны дараа ар гэрт нь албан бичиг илгээдэг бөгөөд зарим тохиолдолд шарилыг нь ч өгдөггүй. Ялаа дуусгаад гарч ирэхэд танд юу бодогдож байв? Хүний үгэнд ороод хідэн төгрөг олох гэд явсандаа харамсаад ч бардаггүй. Харин 5 жилээ харийн шоронд өнгөрөөсөн тул харамссан да. Тэнд нэг ч монгол хүн байхгүй байсан болохоор Япон хэлэнд гаргуун болж ирсэн. Бараг л монгол хэлээ мартсан байсан. Ирэхэд хүн манаас сургуульд орж байлаа. Америкийн нэгдсэн улсаас Япон руу хар тамхи зөөж яваад баригдан Японы шоронд 5 жилийн хорих ял эдэлсэн Эрдэнэттэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэлээ. Бичлэг таалагдсан бол YouTube суугаа subscribe хийж мөн бичлэг дээр нь лайк дараарай. Баярлалаа баяртай.